Энэ өглөөний мэндийг хүргье. Тэгээд бас хөлчил өчье. Засгийн газрын хуралдаантай байсан учраас жоохон хоцроод ирлээ. За байнгын орооны дарга эрхэм гишүүдээ малын генетик нөөцийн тухай, мал амтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсантай холбогдуулан улсын их хурлын 2017 оны 81-р болон 82-р тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд нэг хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр гүйцэтгсэн ажлууд, ажлын хэсэг байгуулж хууль хэрэгжүүлэхэд бэлтгэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд мал амтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжүүлэхээр 7 чиглэлийн 146 арга хэмжээ, малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр 12 чиглэлийн 95 арга хэмжээ тус хэрэгжүүлж байна. Хоёр хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор улсын их хурлын 2016 оны 12-р тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж агентлагийн нэрийг өөрчлөх шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүлэвчийг шинжлэх тухай хууль, Монгол Улсын их хурлын 2016 оны 12-р тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай улсын их хурлын тогтоолын үзэл баримтлал, тогтоолын төслийг боловсруулсан тус тогтоолын төсөл засгийн газрын гишүүдээс санал авч засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж улсын их хуралд өргөн мэдрүүлэх бэлтгэлийг хангаад байна. Мөн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой засгийн газрын тогтоолын 12 төслийг боловсруулж засгийн газрын эх 7 хоногийн хуралдаанаар тогтоолын 6 төслийг холбогдох улсын их хурлын тогтоол гарсны дараа бусад 6 төслийг хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Хоёр холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлэх арга хэмжээний биелэлтийг хангах чиглэлээр гүйцэтгсэн ажлууд, мал аж ахуйн салбарт шинээр батлагдсан хуулиар зохицуулж байгаа харилцааг бусад хуулийн зохицуулалтаар нийцүүлэх, мөн эдгээр хуулийн батлах хүртэлх үйлчлэж байсан малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын бусад хууль тогтоомжинд үүсэх давхардал, хийдэл, зөрчлийг аргах үр нөлөөллийг тодруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын үр дүнд мал амтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цайрын хяналт, шалгалтын тухай хууль, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, эрүүл ахуйн тухай хууль, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхийн эдийн биржийн тухай хуульд нийт 16 зөрчил, 3 хийдэл илэрсэн тул эдгээр нэр бүхий хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулахаар мал аж ахуйн салбарт үйлчлэх буй хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн багцын төслийг үзэл баримтлалыг хууль зүйн дотоод хэргийн сайдтай хамтран батлаж дагалдах 5 хуулийн төслийг засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж улсын их хурлд өргөн мэдүүлэхээр бэлтгэл хангаад байна. Түүнчлэн малын генетик нөөцийн тухай болон мал амтны эрүүл мэндийн тухай хууль зөрчилтэй холбоотой хариуцлагын шинээр томьёолон зөрчлийн тухай болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж хууль зүйн дотоод хэргийн яамны ажлын хэсгээр хэлэлцүүлж хуулийн төсөлд тусгуулахаар хөрвүүлж шаардлагатай нэмэлт тайлбарыг өгч хамтран ажиллаж байна. Мөн шинээр батлагдсан хуулиудын зохицуулалтаа уялдуулан улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урдсан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж сангийн яам болон хууль зүйн дотоод хэргийн яамар хамтран ажиллахаар хөрвүүлээд байна. 3. Хууль заасан захиргааны хэмжээний актыг боловсруулж батлуулах арга хэмжээний биелэлтийг хангах чиглэлээр гүйцэтгсэн ажлуудын талаар малын генетик нөөцийн тухай хуулийг дагалдан захиргааны хэмжээ тогтоох 13 журам, 18 заавар, 3 стандарт, 1 стратеги төлөвлөгөө, жишг гүн, тоо тогтоох 2 акт, технологийн 1 карт, 2 аргачлал батлах нийт 51 төслийг боловсруулж яам агентлагийн захим хуудасд байршуулан санал авах олон нийтийн төр хэлэлцүүлэх, батлах хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мал амтны эрүүл мэндийн тухай хуулийг дагалдан засгийн газрын 14 тогтоол захиргааны хэмжээний тогтоох 24 журам, 6 заавар, 3 стандарт, 1 дүрм, 1 шаардлага, 2 туурын замын чиглэл, 5 жагсаалт, 7 төлөвлөгөө, 2 загвар хуудас, 67 халдварт, гоц халдварт, паразитлах өвчнөөс урдсан сэргийлэх тэмцэх заавруудын төслүүдийг боловсруулж яам агентлагийн захим хуудасд байршуулан санал авах, олон нийтээр хэлэлцүүлэх, батлах хууль зүйн дотоод хэргийн яамд бүрдгүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.
мал аж ахуйн салбар чинээр батлагдсан хуулиудын олон нийтэд сурталчлах зорилгоор хуулийн эмгтгэлийг хэвлүүлж улсын хурлын гишүүд 21 аймаг нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар салбарын харьяа байгууллагуудад хөрвүүлээд байна. Мөн хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн болон орон нутгийн салбар зөвлөгөөнд яамны удирдах албан тушаалтан мэрэгчлэтнүүдийг томилон ажилуулж хууль танилцуулах, сурчлах ажлыг зохион байгуулахад нийт 5,000 орчим мэрэгчлэлтэн улсын байцаагч орон нутгийн удирдах ажилтнуудыг хамруулсан байна. Түүнчлэн хуулиудыг танилцуулах хураангуй 4 төрлийн шторк бэлтгэж бүх аймаг нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газарт хөрвүүлж яамны цахим хуудас бусад телевизийн сувгаар гарах шууд ярилцлага хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.